яг 2 сарын 13 болж байна 2026 оны. Тэгээд сүүлийн баг хэдэн сард видео өгөн ямар ч гэсэн видео өгч байна. Элдвийн гэрэлтүүлэг янз бүрийн дуу муу янзлдаг юм байхгүй. Тэгээд би айгу хамар битүүрээ шүлсээ зайлгдаг. Тэгээд тэрийн дургуусууд одоо яах вэ те. Bear with me. Сүүлийн үед орсон юунуудаас хэдүүлээ мүлжүүртэй болон дээр мүлжүүртэй.com дээр орсон нийтлүүдээс хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. Тэгээ зах зээл дээр юу н явсан хамгийн сонирхолтой трендүүдийн нэг юу вэ гэхээр зах зээл дээр memory хомсдол болоод байна. Тэгээд юу болсон бэ гэхээр хиймэл оюуханы график картн дээр high bandwidth memory буюу HBM гэдэг юм хэрэгэлдэг. Тэгээд энэхүү HBM гэдэг энэхүү memory маань өөрөө хомсдолд ороод ганцхан HBM гэлтгүү заяа. NAND, DRAM дээр бүгдээрэн дээр нь ерөнхийдөө бол хомсдол орсон. DRAM гэхээр манайхан мэдж байгаа угаасаа компьютер RAM гэдэг үү шүү дээ. 8 GB RAM, 16 GB, 32 GB-ийн RAM-тай компьютер гэх мэтлэн бид нэр ярилцдаг. Тэгээд HBM-ийн хувьд болохоор юугаар ялгаатай вэ гэхээр зүгээр RAM-ыг олноор нь ингээд давхарлаа тавьчихж байгаа байхгүй. Тэгээд энэтэй холбоотой асуудлуудыг ерөнхийдөө бол ярилцсан. Тэгээд давхар бас зах зээл дээр өөр сонирхолтой юмнууд нь юу болсон бэ гэхээр алтны хань шүсөөд дээрээс нь silver буюу одоо мөнгөний хань шүсөө тий. Дээрээс нь зэсийн бас хань шүссэн. Тэгээд энэтэй холбоотой ерөнхийдөө маш олон төрлийн металлууд ерөнхийдөө дагаад бол хань шүссэн. Тэгээд зэсийн хомсдол бий болох нэ гэдэг ийм одоо shortage буюу тий copper shortage буюу ийм хомсдол болох нэ гэдэг иймэрхүү асуудлууд бол гарсан. Тэгээд Америкийн хамгийн том жишээ нь майнерын хаана гэлээ би орныг мартчихжээ. Вьетнам гэлөөний газар байдаг жишээ. Зэсийнх нь майнер дээр нь үер осноос болоод олборлолт нь гацсан ч гэдэм үү те маш олон хүчин зүйлүүдээс болоод ерөнхийдөө бол зах зээл дээр зэсийн хомсдол бий боллоо гэдэг мэдээлүүд бас гарсан. Тэгээд зэстэй холбоотойгоор яаж арилжиж болох вэ гэдэг тал дээр бас бид нар нийтлүүдийг оруулсан. Нийтлүүд сүүлд орсон нийтлүүд ерөнхийдөө бүгдээрээ шахуу үн төлбөргөө зүгээрээ хүмүүст нээлттэй байгаа юм нийтлүүд байгаа. Тэгээд энэ зэсийн хомсдолтой холбоотой, memoryтэй холбоотой асуудалтай холбоотойгоор зах зээл дээр байгаа хэд хэдэн шийдлүүдийн талаар ер нь бол бид нэр ярилцсан. Тэгээд эхний шийдэл нь юу вэ гэхээр за зэсийн хэрэглээг яаж бууруулах вэ гэдэг асуудал яригадаад байгаа байхгүй. Тэгээд одоо энэ зурган дээрээс харах юм бол хараа зэсийг юунд хэрэглэдэг вэ гэхээр хиймэл оюуханд нэ одоо дата центрүүдэд хэрэглэж гин, цахилгаан машинуудад хэрэглэж гин, салхин тэрэм одоо тий green energy гэж одоо яриад байгаа сэргээгт хэрчим хүчтэй хэрэглэж гин. Тэгэнгүүт хуучин систем маань болохоор дата центр дээр бол 415 вольтын alternative current буюу alternating current буюу одоо орж ирж байгаа нөгөө нэг тогны урсгал маань өөр ингээ хэлбэлцдэг юм урсгалыг direct current буюу одоо тасралтгүй юм одоо урсгал болгож өөрчлөөд тэгээд дата центрт хэрэглэдэг юм байна л да. Тэгээд миний ойлгож байгаа бол мэдээж би мэрэгжлийн хүн биш. Миний ойлгож байгаагаар юу вэ гэхээр анх одоо цахилгаан станцаас орж ирж байгаа хүчтэл маань өөрөө айгүй хүчтэй орж ирж байгаа. Тэгээд тэр хүчлэлийг яаж байгаа гэхээр хүчлэлийн дахиж бууруулсныгаа дараад нь дата центрт хэрэглэхдээ дахиж өсгөөд тэгээ хэрэглэж байгаа. Тэгээ энэ бүх процесс дээр юу болж байгаа гэхээр нөгөө өсгөгч бууруулагч те AC-гийн DC болгох, DC-ийг нь буцаагаад AC болгох энэ төр гэдэг иймэрдүү conversion буюу энэ хувиргах юм ажлууд ерөнхийдөө явагддаг юм байна л да. Тэгээд энэ хувиргах ажил болгон дээр маш их хэмжээний тог алддаг. Нэгсэндээ мөнгө алдаж гин гэсэн үг те. Тэгээ иймэрдүү асуудлууд байдаг. Тэгээд одоо юу болж байна гэхээр айгүй бага вольтоор их хэмжээний тогийг шилжүүлэхийн тулд нөгөө нэг тогны урсгал маань өөрөө хурдтай одоо их байх хэвээр. Тэгээд урсгалыг их болгохын тулд юу байдаг вэ гэхээр нөгөө кабель маань өөрөө бүдүүн байх хэвээр болчихдог юм байна л да. Кабелийг хэд бүдүүн болгохгүй тулд вольт ч өндөр болох хэвээр. Вольт ч өндөр болгочингууд одоогийн байдлаар ер нь бол одоо хамгийн efficiently буюу хамгийн одоо үр дүнтэйгээр энэ цахилгааныг ингэж AC-гээс нь DC руу энэ төр шилжүүлдэг иймэрдүү төрлийн одоо MOSFET энэ төр гэж ярьдаг энэхүү транзисторууд маань semiconductor буюу хагас дамжуулагчаар хийгддэг юм байна. Тэгээд нөгөө вольтчийн өндөр болгочингууд айгүйх халаад тэгээ нөгөө хагас дамжуулагч маань өөрөө ерөөсөө шатчихдаг юм байна л да. Тэгээд өндөр одоо халууныг тэсвэрлэх чадвартай wide band gap гэж нэрлэгдэх ерөнхийдөө ийм хагас дамжуулагчийн материалууд байд юм байна. Тэгээд хамгийн түгээмэл ерөнхийдөө бол одоо энэ industry дээр буюу хэрэглэгдэж байгаа зах зээл дээр хэрэглэгдэж байгаа энэ хөө хагас дамжуулагч маань жишээ нь юу байгаа гэхээр silicon carbide тэгээ нөгөөт нь болохоор gallium nitride гэдэг юмнууд байгаа байхгүй. Тэгээд энэ хүү хэрэглээтэй холбоотойгоор
ямар шүү боломжууд байж болох уу гэдэг талаар ярилцсан. Та бүхэн орох юм бол угаасаа энэ нээлттэй байгаа. Заавал мөнгө төгрөг төлж унших шаардлага байхгүй манайхан. Тэгээд нөгөөт нь болохоор юу вэ гэхээр бидний анхаарал хандуулж харсан юм нь юу байсан бэ гэхээр окей. За дата центр мэдээж байж байна. Дата центрийн хамгийн гол юм нь юу вэ гэхээр датан дээр тооцоол хийлээ. Тэгээ нөгөө датагаа буцаа шилжүүлэх асуудал байгаа шүү дээ. За мэдээж тооцооллын хүчин чадал өсөд явчихгод хамгийн гол асуудал маань юу вэ гэдэг одоо тэр memoryтэй холбоотой асуудал маань юу гэж таарад байгаа гэхээр нөгөө memory-г чинь хурдтай шилжүүлэх шаардлага байгаа байхгүй. Нөгөө их хэмжээний тооцоол хийх гэдэг хурцтайгаар нөгөө датагийн шилжүүлэх шаардлага байгаад байдаг. Тэгээ тийм учраас яаж байгаа вэ гэхээр memory chip маань одоо чинь SSD cards байсан, DRAM байсан юунасаа CPU эсвэл GPU-наас хол зайтай болчоор тэр их хүлээх шаардлагатай болчиход байгаа байхгүй. Latency бий болоод. Тэр хүлээлтийг бууруулахын тулд юу болж байгаа гэхээр шууд чипэн дээрээсээ өндөр ингээ байшин барьж байгаа юм шиг одоо орчин үед бол юу болж байгаа гэхээр substrate гэж яриад байгаа нэг юм ногоон өнгийн нэг юм хавтан шиг юм дээр одоо пластик хавтан дээрээс нөгөө чипнүүдээ бүгдийг ингэ барьж байгаа. Тэгээд нөгөө graphic картан дээрээ GPU-н дээрээ дахиад ойрхон юу хийж байгаа гэхээр нөгөө нэг memory-га авчиж суйрлуулж байгаа байхгүй. Тэгээ memory нь болохоор юу гэхээр бүр одоо ингээд хэдэн 100 layer-тэй болоод эхэлсэн заяа. Ингээд өндөр одоо олон давхар байшин шиг байхгүй. Тэгээд ингээд барьсан. Тэгээ тэрийг ерөөхдөө бол бид нэр одоо тэр HBM гэж яриад байгаа. За тэгэхээр юу вэ гэхээр датаг нөгөө хурдан шилжүүлэх асуудал. За мэдээж HBM барьлаа. HBM чинь өөрөө юу вэ гэхээр тодорхой нэг хэдэн гигабайт байгаа. 64 гигабайт гэдэг юм уу, 128 гигабайт гэдэг юм уу. Одоо миний ойлгож байгаа хамгийн сүүлийн нь бол 64 гигабайт байгаа. Тэгэхээр энэхүү memory-наас гадна дахиад нөгөө олон дата центрүүд маань хоорондоо холбогдоод олон rack-нууд маань хоорондоо холбогдоод нөгөө нэг хиймэл оюун хаанц чинь шаардлагатай нөгөө олон token одоо KV cache гэж яригадаад байгаа key value value гэдэг олон төрлийн заавал шаардлагатай нөгөө олон датанууд маань яаж байгаа гэхээр илүү өндөр багтаамжтай хаардан дээр хадгалагдах шаардлагатай болоод байгаа байхгүй. Тэр датануудыг нааш цааш нь ерөнхийдөө байнгын шилжүүлэх юм шаардлага болдог гэсэн үг. Би жоохон тойр яриад байж магадгүй. Тэгэхээр юу вэ гэхээр зэсээр явуулахаар хитрхи удаан болоод байгаа. Дээрээс нь заяа. Айгу өндөр хурдтай зэсээр ингэж одоо тогч байсан, датач байсан дамжуулахад юу алдагддаг вэ гэхээр мэдээлэл минь өөрөө алдагдаад эхэлдэг. Тэгээд нэг тодорхой хэдэн метрээс илүү ерөөсөө явах шаардлага одоо боломж байхгүй. Тэнгүүд нь тэр дунд нь юу вэ гэхээр DSP гэдэг нөгөө нэг сигналын дахиад хүчтэй болгох төхөөрөмжүүд тавьдаг. Тэгээд DSP гэдэг сигнал хүчтэй болгох төхөөрөмжүүд тавьчихгод нэг тэр төхөөрөмж айгүй үнэтэй. Хоёрт болохоор нөгөө төхөөрөмж маань өөрөө тогны хэрэглээ айгүй ихтэй. Тэгээд нийт дата центрийн бараг нийт тогны хэрэглээний худлаачгүй 20-30% тим төрлийн чипнүүд хэрэгжилж байгаа гэж байгаа байхгүй. Ил төрлийн чипнүүдийг одоо чинь Marvell, Broadcom энэ гэдэг компаниуд чинь хийдэг. За тэгвэл нь заяа заавал зэсээ ашиглаж тэгж датаг шилжүүлэхийн оронд уул нь лазер буюу гэрлийн туяа ашиглаж хагаад явуулчвал асар хурдтай. Тэгээд зэс ашиглахгүй ийм дараагийн шин технологи болох юм байна гэж ерөнхийдөө бол олон жил яригдж байгаа. Тэгээд энэ хүү технологийн шийдлүүд маань эцсийст ерөнхийдөө 2026 оноос эхлүүлээд нэлээд одоо mature болно гэж англиар ярьдаг юм да. Нэлээд зах зээл дээр одоо нэвтрэхэд бэлэн болоод хэрэглээнд нэлээд төхөн болох юм байна гэдэг нэг ийм таамгууд явж байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор яг хуу том тоглогчид бол угаасаа байгаа. Нэлээд олон компаниуд бол байгаа. Тэгээд Broadcom байна. Дээрэс нь Marvell байна. Дээрэс нь яг юутай холбоотой, optics-тай холбоотой гэдэг юм бол яг энэ гол компаниуд нь бол нэлээд өссөн. Одоо энэ жишээ нь Cyan гэдэг энэ зүгээр буудцаа байгаа. Энийг бол мүлжүүртэй болноор бид нэр санал болгож ирсэн байхгүй. Би өөрөө төвчээргүүдийг гараа авчтай юм л да. Зарим хувцаснаас. Одоо энэ coherent байна. Lumentum гэдэг энэ light гэдэг хувцас байна. Эдгээр ингээ бүгдээрээ бол ингээд өсөж явцсан. Тэгээд энэ сүүлд орсон энэ одоо энэ жишээ болгож яриад байгаа нийтлэл дээр чинь бид нэр мүлжүүртэй болно бид нэр ч гэжтэй өөрхий бий л байгаа. Юу санал болгосон бэ гэхээр Marvel-ыг санал болгосон аахгүй. Тэгээ Marvel биш те. Мэдээж угаасаа DSP Interconnect дээр угаасаа ажилладаг компани. Тэгээд дээрс нь эдгээр Celestia AI-ыг Marvel гэдэг компани худалдаж авсан юм. Тэгээ ингэж худалдаж авснараа яг энэ лазерын Silicon Photonics гэдэг энэ хүү зах зээл дээр ер нь бол энэ Marvel маань нэлээд том тоглох болох гэж бас оролдоод байгаа юм байна гэдгийг бол ерөнхийдөө бол харуулсан байгаа. Тэгээ яг миний санснаар тэгтээ сайн өсөж амжихгүй энэ сүүл 200 оны movie амжийн доор орохт нь ер нь бол би жоохон бууруулсан. Тэгтээ ямар ч байсан position бол байгаа ийм байгаа даа. Тэгээ дээрэс нь нэлээд миний bullish байгаа өөр нэг компани юу вэ гэхээр энэ American Superconductor гэдэг энэ компани талаараас ярилцсан байгаа. Тэгээд энийг та бүхэн маань өөрсдөө ороод
Нийтээр нь ороод мэдээлэл авч болно. Мүлжүүртэй булан руу ороод мүлжүүртэй.com руу ороод бас үргэлжлүүлэн уншиж болно. За ийм байна. CPU хомсдол гэдэгтэй холбоотой бас ийм нийтлэл оруулсан. Тэгээ CPU хомсдол гэдэг байна. Яг энэ memory хомсдолтой холбоотойгоор ер нь data center маань нэг талаас харах юм бол ганцхан хэрэглэгч бид нар гэлтгүү. Хиймэл оюуханы салбар дээр нэлийн идэвхтэй оролцож байгаа оролцогчид маань хүртэл өөрсдөө гарч ирж болох эргэлтийг биш үү те доогуурт дутууд хамгаалцсан юм байна гэдгийг бол ер нь харуулж байна. Тэгээ яг хөө энэний том нөлөөнүүдийнх нэг нь мэдээж хиймэл оюухан маань угаасаа хурдтай хөгжиж байна. Шинэлэг одоо жишээ нь үгдийн шийдлүүдийг бид нар олж мэдж эхэлж байна. Дээрэс нь Трампын гаргасан One Big Beautiful Bill маань өөрөө яасан бэ гэхээр бүтээн байгуулалтын ажлыг 100% ерөнхийдөө depreciation хийгээд илэгдэл олгоод өөрсдийнхөө орлогоос хасаа зардал олгоод бичиж болдог болсон байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө татварын талаас айгүй том давуу талыг бий болгоцсон. Тэгэхээр богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг олон жил тарааж хийх байсан бол өөрчлөлт ерөнхийдөө бол хэмжээгээр ерөнхийдөө бол хийгээд дайрах нь бол илүү ашигтай болцсон. Тэгээд энэтэй холбоотойгоор ерөнхийдөө том компаниуд угаасаа өөрсдөө capital expense-ийг нэлээд өсгсөн. Тэгээд энэ ч гэсэн бас нэлээд нөлөөтэй байгаа болов гэж бодож байна. Тэгээд одоо юу болсон бэ гэхээр data center-ийн CPU-гийн хомсдолд орсон. Тэгээд энэхүү зах зээл дээр та бүхэн мэдж байгаа бол хамгийн том ерөнхийдөө CPU хийх хоёр компани маань юу гэхээр Intel тэгээд AMD байдаг. Intel-ийн хувьд сүүл гарсан орлогын тайлангаар нэг харамсалтай юм юу гэсэн бэ гэхээр data center-ийн CPU-гийн хомсдолтой байгаад ах чинь нөгөө нэг inventory өсөлттэй байгаад байдаг буюу яг хамгийн өсөлттэй зах зээл дээрээ зориулж бүтээгдэхүүнээ сайн үйлдвэрлэхгүйгээр өөр бүтээгдэхүүн дээрээ анхаарснаасаа болоод ерөнхийдөө бол одоо positioning буюу зах зээл дээр эзлэх байр суурь маань ерөнхийдөө бол жоохон тааруу байгаа. Гэхдээ rising tide lifts all boats буюу одоо усны түвшин өсгөөр бүх ерөнхийдөө усан дээр байгаа заримнууд бүгдээр хамтдаа дээшлэнэ гэдэг шиг дагаад бол Intel ерөнхийдөө өсөх болов гэж бодогдож байгаа. Дээрээс нь Intel-ийн AMIB гэдэг EMIB энийг одоо юу гэж дууддаг юм бөө мэд Intel-ийн Embedded Multi-Die Interconnect Bridge гэдэг нэртэй энэ хөө Advanced Packaging-ийн технологи маань зах зээл дээр нэлээд үнцэнтэй болно гэдэг ийм таамагаас зах зээл дээр байгаа. Тэгээд ер нь бол угаасаа мүлжүүртэй болон дээр бид нэр Intel дээр булш болоод удаж байгаа. Тэгээд AMD дээр энэ CPU-гийн хомсдолтой холбоотойгоор бас булш байгаа гэдгийг илэрхийлж бол бид нар бас битсэн мүлжүүртэй болон дээр. Тэгээд өөр нэг сонирхолтой юм юу гэхээр CPU заяа энэ ганцхан Apple гэлтгүү өөр компаниуд өөрсдийнхөө CPU-нуудыг хийгээд байдаг болсон байхгүй. Тэгээд энэ CPU-ийнхаа дизайныг гаргахтаа шүү те ямар төрлийн дизайн одоо софтвер энэ төр ашиглаад байна гэсэн чинь ARM гэдэг энэ компани анханасаа гаргасан энэ бэлэн blueprint-эн дээр дамжиж одоо дизайн дээр нь ажилтдаг юм байна л да. Тэгээд ингэж биш үү өөрийнхөө CPU гаргасан зөндөө олон компани байна. Дандаа том компаниуд Apple гаргасан, сүүл Nvidia гаргасан, AWS буюу Amazon гаргасан, Google, Meta, Microsoft бас бүгд өөрсдийнхөө CPU-н дээр ажиллаж байгаа юм. Яг data center-ийн CPU-нд хэрэглэгдэх хүч ерөнхийдөө бол хамгийн боломжийн CPU-г одоогийн байдлаар гаргасан ганц компани AWS гэж үзэж байгаа юм. Nvidia дээр яг технологийн шийдэл нь яг юугаар ялгаатай гэдгийг бол би одоохондоо сайн ойлгоогүй. Ямар ч хэлсэн ARM гэдэг энэ компани байгаа. Тэгээд сүүлд шин төрлийн бас архитектор бий болголоо гэж бол ярьж илээ. Тэгээд энэхүү архитектор маань юу гэдэг нууцлалын технологи, тэгээд дээрээс нь хамгаалтын технологи талаасаа сайжруулсан. Тэгээд илүү өндөр одоо royalty fee-тэй байна энэ гэсэн иймэрдүү мэдээлэлд бас гарсан. Тэгээд энэ ARM бас эндээс сонирхолтой байж магадгүй гэдгийг бас энэхүү нийтлэл дээр бас дурдсан байгаа. Тэгээд сүүлд софтвер компаниудын хувьцаа зад унсан. Тэгээд өнгөрсөн оны 4 сарын уналттай ерөнхийдөө тарифтай холбоотой уналтын хэмжээ нь ерөнхийдөө бол дөхөж ирсэн. Тэгээд энэ уналтыг ерөнхийдөө эхлүүлсэн хамгийн том мэдээллүүдийн нэг нь юу гэсэн бэ гэхээр Claude Code гэдэг энэ хөө AI coding agent байна байсан. Тэгээд санаж байгаа бол 2 жилийн өмнө яг AI-тай холбоотой крипто зах зээл дээр нэлийн тийм буулш хөдөлгөөнүүд явсан байхгүй. Тэгээд тэр буулш хөдөлгөөнүүдийн үеэр зах зээл дээр яригдчихсэн нэлийн тийм хайп үүсгэжсэн, speculation хийжсэн яриануудын нэг маань юу байсан бэ гэхээр AI agent-үүд одоо AI-нууд хоорондоо холбогдоод нийлж байгаа л ажил хийгээл энэ төр гэж ярьж байсан. Тэгээд эхэндээ бол тэд нэр тэр төслүүдээс юу nologтой юм ер нь бол гараагүй. Тэгээд яг эцсийн ерөнхийдөө AI маань нэлээд хөгжөөд олон AI нийлж агаад ажил хийдэг иймэрдүү нөхцөл төр хүрээд байгаа. Тэгээд
нийт GitHub дээр байгаа кодны 4-5%-ийг баг AI бичсэн. Тэгээ том компаниудын хувьд доор хаяж баг 70-80% нь бол одоо шинэ код бичиж байгаа код болон аппликейшн дээр ашиглаж байгаа кодны 70-80% бол ерөөсөө AI бичиж байгаа юм байна гэдэг иймэрдүү үзүүлэлтүүд бол айл хэдийн гараад эхэлсэн. Тэгээд Claude ерөнхийдөө Claude цаадах компани болохоор Claude-ийн цаадах компани юу гэхээр Anthropic гэдэг компани байгаа. Сүүлд $350 тэрбум үнэлгээгээр $30 тэрбум босгосон. Тэгээ энэ жил IPO хийх энэ компаниудын нэг гэж бол яригдж байгаа. SpaceX бас IPO хийх гээд байгаа. SpaceX маань өөрөө Elon Musk-ийн X гэдэг компанитай бас нэгдэж байгаа. Тэгээд сансар дата центр бариад тэгээд тэрүүгээрээ бас AI-ийн хөгжүүлэлтүүдийг хийх юм гинэ. Гэх мэтлийн иймэрдүү AI-тай холбоотой мэдээлэл гарч. Тэгээд Claude Code маань тасархай туул байгаад зогсохгүй зах зээл дээр нэлээд шууган дэгдсэн мэдээлэл нь юу байсан бэ гэхээр 20 шиг гэсэн баха. No. 16 байна уу 20 шиг эйжентийг нийлүүлж хагаад 2-7 хоногийн турш хамт код бичүүлээд тэгээд ерөнхийдөө бол нэг API зардал нь бол нэг $20,000 болсон гэж байгаа байхгүй. Тэгээд энэхүү AI эйжентүүд маань яасан бэ гэхээр хүн удирдахгүйгээр зүгээр анханасаа юу хийхийг хэлж өгөөл. Тэгээд 2-7 хоногийн турш зүгээр өөрөөсөө хоорондоо уулзраа болоод хийх ажлуудаа ерөнхийдөө бол олоод C compiler гаргасан маа та. Тэгээд энэхүү C compiler-ыг хийхэд биш үү те. За мундаг инженер ажиллаа гэхэд доор хаяж 4-8 жил болдог юм ажил юм байна л да. Тэгээд яг уу Twitter дээр бол хүмүүс бол одоо 30 жил шаардсан ажил тэргээд тэгж бичсэн байлээ. Тэр жоохон дүүйлгсэн байж магадгүй. Гэхдээ юу вэ гэхээр зөндөө олон сая доллар шаардах. Тэгээд маш их хэмжээний хугацаа шаардах ажлуудыг AI маань өөрөө богино хугацаанд хийх боломжтой болж байгаа юм байна гэдгийг батлан харуулсан. Дээрээс нь AI-нууд маань хүний оролцоо байхгүйгээр 2-7 хоногийн туршид нийлж байгаад ажил хийж гин гэдэг маань энэ бол бүр энгийн биш үнэхээр гайхалтай мэдээлэл байсан. Тэгээд Anthropic IPO-го зарлах сургаар Anthropic-т хөрөнгө оруулалт хийсэн компаниудын хувьцаа өссөн. Тэгээд тэрэн дунд бишээ ямар компани байгаа гэхээр Zoom баг. Бидний сайн мэдих вебинар хийдэг Zoom гэдэг компани хувьцаа өссөн. Тэгээд Zoom магадгүй ковид үеэр нэлээд өсөж жагаад шал долоож жагаад одоо дөнгөж ингээд том зургаар чартыг харах юм бол одоо л дөнгөж яг энэ ёроолоосоо гарч ирж байгаа байхгүй. Тэгээд энэ утгаараа Zoom-ийн хувьцаа судалж авах бас гоё яж магадгүй. Ягаад тэгэхээр нэг талаасаа ёроолоосоо сэргэж байгаа компани байж болох юм. Нөгөө талаасаа Anthropic-тас том хөрөнгө оруулалт хийсэн компани учраас тэр нь бас нэлийн хэмжээний хөрөнгө оруулалт болж магадгүй гэдэг ийм таамаг яриануудыг бол ярьсан багтаа. Зя сүүлд биш те энэ талаар ярилцсан. Маркет унж магадгүй гэдэг талаар ярилцсан. Тэгээ шортлж болох хувьцаан дээр Microsoft, Tesla энэ төр байж болох юм гэж ярилцсан. Tesla дээр бол тэгтээ яг уу not sure. Ягаад тэгэхээр яг энэ софтвертэй холбоотой компаниудын хувьцаа унаад явчихгод яг бодиттой яг бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж гаргадаг компаниудын хувьцаа хүчтэй байх магадaltaй байхгүй. Тэгээ Tesla-г бол яг энэ хиймэл оюуханы дараагийн шат болох энэ роботын 90 үеийг авчирч байгаа компани гэдэг утгаараа бол зархаас илүү худалдаж авах ёстой компани байх тал бол нэлээд өндөр. Тэгэхдээ сүүлд яг маркет жоох эвгүй байгаа учраас яг бол энэ төргээд бол ярьж исэн юм. Тэгээд тэр үед бол энэ талаар бол дурдсан. Microsoft-ыг шорт гэж магадгүй гэж бичсэн. Microsoft гэдэг нэлээд айл хэдийн унтсан байгаа. Тийм одоогор л юм байгаа. Тэг яг хуу маркет унтаа өргөжлөх юм бол лимит ч унж магадгүй гэж бол ярьж исэн юм байна. Энэ бол юм байсан. Spy-ийн хувьд бол унсан. Тэгээ уналт болохоор ингээд яг том зургийг харахаар айгу жижиг уналт юм шиг хэрнээ. Яг ингээд нөгөө хүмүүсийн багцсан дээр мэдрэж байгаа юугаар бол айгу. Ягаад тэгэхээр эхний сарын сүүл нэг сард би нэлээд жишээ нь ашигтай байж байгаа. Ашигынхаа нэлээд олон хувийг жишээ нь бараг 70% нь ингээд саяны уналтан дээр туугаад алдчихж байгаа байхгүй. Тэгээд энэ том ротейшн ерөнхийдөө бол яваад байна. Тэгэхээр том хувьцаанууд бол нэлээд унсан. Сая сүүлд жишээ нь ингээд Microsoft унтсан тий, Netflix ингээд унтсан. Meta унтсан. Oracle-ийг сүүл бид нар худалдаж авахыг санд болгосон. Oracle-ийг би нэр худалдаачгүй бараг орол ирсэн. Би шүтээ энэ хавцаа 150 жоохон доорох санд болгосон. Тэгээд 135 хүрчээд ерөнхийдөө өсч харагдаж байна. Oracle-ийг санд болгосон. Тэгээд Oracle нэлээд ингээ унсан. Ингээ харах юм бол том ингээд хувьцаанууд бол нэлээд унсан байгаа даа байхгүй. Тэгж яхад маркет бол all time high та нэлээд ойрхон. Тэгэхээр юу вэ гэхээр нөгөө зах зээл маань
rotation явсныг бол харуулдаг. Тэгээ rotation-ы нэг сонирхолтой юм юу гэхээр хүмүүс одоо ингэж яриад байдаг. За одоо ингээд bear market эхлэх чинь ингээдийн хэлэх чинь distribution явлаа гэж яриад байдаг. Нэг талаа яг үнэндээ бол rotation явахаар юу болж байгаа гэхээр rotation гэдэг чинь юу хэлж байна гэхээр нэг юмыг зараад нөгөөдгийг худалдаж авах гэсэн үг байхгүй. Тэгээ зах зээл дээр хизээч тийм process маань өөрөө ямар нэгэн нөлөөгүйгээр одоо зах зээл дээр ямар нэгэн тийм pain одоо асуудал авчрахгүйгээр тэр rotation маань өөрөө явж чаддгүй. Ягаад вэ гэхээр их одоо технологийн хувьцаануудыг их хэмжээгээр зараад тэгээ дараад нь юу гэдэг тийм алтны уурхайнуудын хувьцаа жишээ нь худалдаж авлаа гэдэг юм бол энэ процесс тэр юу зарал энд зараад энд ингээ худалдаж авч байгаа энэ процесс rotation маань өөрөө зах зээл дээр volatility буюу нөгөө савлгааг бий болгох юм хөдөлгөөнүүд болоод эхэлдэг. Тэгээд ийм том rotation-ууд дээр ерөнхийдөө бол дандаа яадаг гэхээр wicks маань өөрөө өсдөг. Тэгээ wicks өсөд wicks мэдээж өсгөр угаасаа зах зээл дээр яадаг гэхээр wicks event болох буюу ийм огцом ийм хүчтэй уналтууд ерөнхийдөө болох ийм нөхцөлийг бол ерөнхийдөө бүрдүүлээд явдаг байгаа. За сүүлд бол ийм болсон. SPY дээр target ярих юм бол миний бодлоор заяа сая 685 давч чадаагүй энэ дээр reject болсон болохоор нэг энд байгаа нэг volume gap шиг юм байгаа даа штэ. Тэгээд энэ дээр бас put wall шилжсэн байхгүй. 685 дээр шидэ put wall байж байгаа 675 руу шилжсэн. Тэгэхээр энд байгаа volume gap-тай бас давтчих байгаа учраас 675 ерөнхийдөө нэлээд том support болох болоо гэж баяр бол хувьдаа бодоод байгаа. За ийм байна. Өөр чин яриг гэвэл олон юмнууд байгаад байгаа маа. VSH гэдэг хувьцааг шүү дээ. Сүүлд бас ханд болгосон. Энэ компани маань юу хийгээд байгаа гэхээр одоо энэ power grid тогтны системүүд төр ерөнхийдөө ашиглагддаг conductor, capacitor, тэгээ inductor гэдэг иймэрд юмнууд хийд юм лээ. Inductor тэгэл одоо capacitor гэдэг иймэрд юмнууд хийдэг компани юм. Тэгээд энэ зах зээл дээр энэ төрлийн төхөөрөмж одоо энийг одоо юу гэх юм те туулууд гэх юм уу те ийм төрлийн хагас дамжуулагчийн бас ийм хомстууд бас бий болоод эхэлсэн. Айл хэдийн одоо захиалах юм бол нь бараг 40-с 50 7 хоног хүлээх шаардлагатай болсон гэдэг иймэрдүү мэдээлэлд гарсан. Тэгэхээр энэ хөө small cap man энэс болоод нэлээд өсөх бас магадлал бас байгаа. Надад чартын хувьд бол бас боломжтой санагдаж байгаа. Энэ хавцаа ерөөхдөө ингэж base хийж агаад тэгээ энийгээ даваад тэгээ ерөөхдөө бол 200 day moving average хаан дээр гараад тэгээ ингэ явж байгаа бол утгаараа бол надад бол энэ хөрхөн ирээдүйдээ байж магадгүй харагдаад. Тэгээд энэ компани биш үү охин компани эндээс биш үү гарч ирсэн VPG гэдэг энэ компани байна. Тэгээд энэ Vishay Precision Group гэдэг энэ компани юу гэдэг вэ гэхээр сенсор хийдэг. Одоо роботын дээр яаж байгаа гэхээр алим ингээд байрах, өндөг байрах хоёр чинь ондоо штэ. Тэгээ хүн бол одоо чинь мэдрээд яаж байгаа гэхээр өндөгөө аяахан байраад алимыг болохоор арай хатуу байраад өндөгөө хагалчихгүй хүн шиг. Алимыг болохоор унахчихгүй хүн шиг ингээд байрдаг юм байна л та. Тэр робот болохоор мэдээж тэгж чадахгүй. Робот тэрийг амжилттай сайн хийхин тулд юу гэхээр айгу нарийн мэдрэх шаардлагатай. Тэрийг болохоор одоо англиэр үгээр яриад байгаа гэхээр dexterity гэж яриад байгаа байхгүй. Тэгээ яг тэрэнд энэ мэдрэх шаардлагатай юм мэдрэж хийдэг. Тэгээд энэ SpaceX биш ээ. Come on. Tesla-гийн хийж байгаа роботонд зориулж хийгээд байгаа байхгүй. Tesla робот чи нэр нь юу вэ? Тийм Optimus. Энийг марчаад. Энэ тавар шид зориулсан мэдрэж хийгээд байгаа компани гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ дээр энэ бас хөөрхөн арилжааны ID бас байж магадгүй. Сүүлд бас нэлээд хөрх байгаа саний уналтан дээр унтсан. Энэ юм байсан. Advanced package юм хийдүүлээ хальт ярилцсан. CPU short ярьсан. Америкт заач манайх. Оо миний ах ямар гоё юм ийсэн. Nice. Тэгээд унтаарай за. Нотох. You know, microphone. Yeah, that is working. Bye bye. Trump account гэдэг хөрхөн initiative Trump-ийн засгийн газраас гаргасан. Тэгээд энэ 2000 миний ойлгож байгаагаар шүү дээ 2025 оноос хойш төрсэн шинэ нэр төрсэн хүүхдүүдэд $1000. Тэгээд нэгээс 9 хүрэж байгаа гэж байгаа бах тий. Нэгээс 9 насны хүүхдүүдэд $250 ерөнхийдөө seed money хийгээд ийм хөрөнгө оруулалт аккаунт хийх байхгүй. Тэгээд 18 хүртэл энэ мөнгөнд хүрж болохгүй. Тэгээд 18 хүрснийхаа дараа ямар ч татвар төлөхгүйгээр мөнгө авах ийм гайхалтай юм зүйл ажил хийж байгаа. Тэгээд энэ маань аль хэдийн бүртгэлээ хийгээд хүмүүс одоо татвараа бодуулахдаа 4 сарын 15-наас өмнө угсаа Америкт байгаа хүмүүс бүгдээ татвар бодуулдаг. Тэр үедээ хийх боломжтой болж байгаа. Тэгээд NAND controller гэдэг нэг юм сонирхолтой юм аа. Тэр юу гэхээр
За RAM байна. RAM дотор мэдээж ингээд дата хадгалж байгаа. Тэнгүүд чинь тэр чи одоо ингээд нөгөө дата хадгалж байгаа юм нүднүүдийг нь бүгдээр ингээд одоо нүх гэж болно. Тэр нүднүүдийн бүгдээр нь юу гэж яриад байгаа? Cell гэж яриад байгаа байхгүй. Тэр cell болгонд ч одоо юу гэдэг ингээд voltage-уд хадгалаад тэгэл 0.1 гэл нөгөө битнүүдэд хадгалах гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр хаана тэр датаг хадгалаад байгаа, хаана тэр датанд байгаа юм гэдгийг нөгөө нэг компьютертэй хооронд нь одоо тэр тохиролцоонуудыг хийж одоо менеж хийдэг тэрхүү төхөөрөмжийг болохоор controller гэж яриад байгаа байхгүй. Тэгээд энэ сүүлдийн memory-ны хомсдолтой холбоотойгоор memory-ны ханш бас нэлээд өсөж байгаатай холбоотойгоор энэ controller-уудын ханш бас нэлээд өсөж магадгүй гэж яриад байгаа. Тэгээд мүлжүүртэй булгангийн чатан дээр бас би одоо нэгтгэхэд ерөнхийдөө бол нэмэх сонирхолтой байгаа нэг компани хувьцааг бид нар санал болгосон. Тэрийг та бүхэн манай чатан дээр орж ирээд харж болно. Энд болохоор юу ярих гэж байгаа гэхээр Silicon Motion гэдэг энэ компани чинь байгаа. Тэгээд энэ хүн компани жишээ нь сүүлд гаргасан орлогын шидэд 46% өсөлттэй. Тэгээд 2026 оны эхний кварт дээр өгсөн гайданс нь болохоор 292-оос 306 саяын гайданс өгсөн. Энэ нь болохоор нэг жилийн өсөлтөнд 76-аас 84% өсөлттэй байхаар харагдаж байгаа ийм тайлан гаргасан байгаа байхгүй. Тэгээд Тайванд байралтай энэ хүү компани маань энэ хүү технологи төр тэргүүлэгч хоёр компани нэг юм байна. Тэгээд энэ бас сонирхолтой арилжаа байж магадгүй. Миний хувьд бол өөрөө бол би бол худалдаж аваагүй байгаа. Тэгээд өнөөдөр цаг гаргаж бичлэг үзэж байгаа та бүхэндээ ямар ч үсэн талаар ярилцъя гэж бодсон. CPU demand-тай холбоотой асуудлуудыг ерөнхийдөө бол бид нэр ярилцсан. Amkor гэдэг энэ компани маань юутай холбоотой гэхээр энэ advanced packaging гэж яриад байгаа юмтай холбоотой байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр анх бол одоо энэ хангалттай хэмжүүлэгчийн хөгжил маань юу болж исэн бэ гэхээр яаж жоохон зайд их хэмжээний транзистор байрлуулах вэ гэдэг асуудал байсан байхгүй. Тэгээд их хэмжээний транзистор байрлуулахын тулд яаж байгаа гэхээр нөгөө нэг тэн дээр чи ингээд нэг зураг зурж байгаа юм шиг юмнуудаа ингээд зураал хийж байгаа шүү дээ. Ингээд зураасууд гаргаад тэргээр зэг судснууд ингээд шургуулаад ингээд явуулах гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө зураасууд маань илүү нарийнхан илүү одоо англиар бол intricate гэж ярьдаг те илүү нарийнхан одоо чимхлүүр байх тусмал олон ширхэг орох гэдэг учраас тэр зураасыг зурдаг төхөөрөмжийг болохоор lithography гэж ярьдаг байхгүй. Тэр лазераар ингээд зураг зурж байгаа. Тэр лазерын төхөөрөмжний туяаг нарийсгах жижигхэн болох тэр ерөнхийдөө бол айгүй анхаарч тэрний одоо жижиг боосны тоолонгоор одоо ингээд энэ технологийн хөгжмөн айгүй хурдтай явж исэн бол нэг зэг дээр очиод жижигхэн болонгууд юу болж исэн бэ гэхээр электрон маань өөрөө нөгөө гарцсан байгаа тэр инсулейт хийцэн байгаа юм дотроо байхгүй хажуу тийшээ нөгөө лик хийгээд электрон маань ийш тийш үсрээд эхэлсэн юм байна л да. Тэгээд үсэрч эхэлснээс болоод хитрхи жижиг болохоо бодоход хэцүү болсон. Тэгээ нөгөө хавтгаас semiconductor чинь яаж байгаа гэхээр окей. Бид нэр одоо эндээс жижигхэн явж болохгүй нэ. Тийм учраас энэ дээр өөрчлөлт болох юм байна гэдэг. Дээшигээ ерөнхийдөө бол нөгөөт гэж өндөр болгоод одоо 2D байсан бол 3D болгоод ингээд дээр одоо бүр сүүлдээ нөгөө HBM энтертэй ярилцаад явгоо чинь дээр нь давхарлаад өндөр байшин шиг болоод явчихна гэсэн үг байхгүй. Чипэн дээр л одоо бараг л нөгөө том байшингууд барьж байгаа юм шиг болж байна л гэсэн санаа заяа. Тэгээ юмнуудыг бүгдийг дээр нь давхарлаад олон төрлийн өөр чипнүүдийг өөр технологиудыг хооронд нь холбоол эхлэнгүүд энэ бүхэн чинь нөгөө технологи маань илүү нарийсаад эднийг чи хооронд нь холбох энэ төр асуудлууд маань өөрөөсөө хүнд болоо явчихж байгаа. Тэрийг нь болохоор нөгөө packaging гэж яриад байгаа байхгүй advanced packaging гэдэг. Тэгээд энэ advanced packaging дээр ажилладаг хамгийн чухал компаниудын нэг маань Amkor гэдэг энэ компани маань чинь энэ дээр бол чинь мүлжүүртэй болноор бид нэ санд болгосон. Энийг бол ярьсан. За Америкт эдийн засаг хүчтэй байна. Тээврийн машин одоо тээврийн зах зээл маань хүчтэй байна. Тракэнд явж байгаа ачаа тээврүүдийн ерөнхийдөө хэмжээнүүд өндөр байна гэдгийг бол ярилцсан. Гэж ерөнхийдөө бол мэдээлэл гарсан ярилцаагүй. Google founder ингэж хэлсэн гинэ. I'm willing to go bankrupt rather than lose this race боёо. Химэл оюухантай холбоотой энэ хүү оролдоонд би ялагдсанаас баг дампуурсан дээр энэ гэж ярьсан гинэ. Тэгээд ер нь бол өрсөлдөөн бол нэлийн ширүүсж байгааг харуулж байна. За энэ дээр дроны компаниуд одоо дронтой холбоотой бид нар хөрөнгө оруулалтыг аяух ярьдаг. Тэрнтэй холбоотой мүлжүүртэй болон дээр сүүлд нэг санал болсон компаниудын нэг нь юу байсан бэхээр энэ Amprius Technologies. Тэгээд энэ AMPX гэдэг энэ хүү технологийн компани маань юу вэ гэхээр батарейны технологи таад ингээд судлах юм бол шүү дээ. Cathode, anode гэх нэг юм хоёр хэсэг байдаг. Тэгээд хоёр хэсгийнх нь голд нь ингээд нэг юм тусгаарлагч хийгээд тэгээд тэр тусгаарлагч нь яадаг вэ гэхээр янз бүрийн байдлаар ингээд электрон дамжуулахгүй. Тэгээд тусгаарлагч тавьчингуудаа нэг замаар авч электроныг ингээд хүчээр ингээд явуулангууд нөгөө нэг ингээд хасах цэнэгтэй одоо юу гэдэг электронууд маань ингээд авчаад ингээд тог гүг явж байгаа ч гэдэг юм а тийм ингээд үздэг тийм. Тэгвэл нь тэр нэг 2 тавар шин нэгийг л авч силиконоор хийчихэж байгаа юм гинэ. Тэгээд ингэчингүүд юу болж байгаа гэхээр хамаагүй өндөр зардалтайгаар ерөнхийдөө бол энэ
батарей хийж байгаа болгочиг одоо литиум батарейтай харьцуулах юм бол арай өндөр зардлаар бий болж байгаа ч гэсэн зай бага эзэлдэг. Тэгээд хүчин чадал өндөртэй. Ийм батарей гинэ. Тэгээд энэ батарей маань юунд айгу тохиромжтой болж таарсан бэхээр дрононд айгу тохиромжтой болсон. Тэгэхээр дрон маань өөрөө юу гэхээр нөгөө жижигхэн учраас тэгээд payload буюу чинь тодорхой юм зөөн. Одоо чинь юу гэдэг бөмбөгтөлт хийдэг дрон байх юм бол тэр чинь нэг бөмбөг зөөх гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь өөрөө хөнгөн байж иж илүү хүнд ачаа авч явах гэдэг байгаа байхгүй. Тэгээд аль болох ерөнхийдөө бол хөнгөн болохын тулд батарейг нь хөнгөн болгох юм шийдлийг гаргаж байгаа юм нэг компани байгаа. Тэгээд энэний хувьцааг бид нэр санал болгосон. За, Jordi ерөнхийдөө бол энэ сүүлийн технологийн компаниудын capex буюу capital expense өсөж байгаатай, капиталын зардал өсөж байгаатай холбоотойгоор энэ том технологийн компаниуд бол унаа. Тэгээд эндээс ерөнхийдөө бол харин энэ дата центрээс мөнгө хийдэг компаниудын хувьцаанууд бол өсөж явна. Дээрээс нь real world буюу одоо энэ тий металл одоо янз бүрийн үнэт металлуудын хайн шин төр өсөд энэтэй холбоотой бизнесүүд бол эндээс бол илүү ашиг хүртний энэ төр гэсэн юмнуудыг бол яриад бол хөрхөн удаж байгаа. Тэгээд энэ маань сайн 2 сар ихээр бол нэг боддоор биелэлээ боллоо. Тэгээд энэ талаар бас мүлжүүртэй болно деп бид нар бол бичнэ. Тэгээд ямар компаниуд бас худалдаж авах гэдэг дээр удахгүй бас санал оруулах гад бас явж байна. Тэгээ энийг сонирхолтой бас энэ твит оролцсон. Hyperliquid гэдэг крипто төслөдөг. Энэ Hyperliquid биш үү? Coinbase-с их мөнгө хийдэг болсон гинэ. Тэгээд одоо баг энэ крипто төр байгаа нэр тоглоомчгүй ганц гайгүй төсөл баг энэ Hyperliquid байж магадгүй юм бэл. Тэгээд энэ сонирхолтой мэдээлэлсэн. За, merge гаргаж байгаа юм байна. Тэгээд 4 хүлтэй амтны жилүүд ерөнхийдөө бол маркет бол дунд чанарыг сайн өсдөг гинэ. Тэгээд ASPI гэдэг isotope гаргадаг компани. Тэгээ helium гэдэг газ-ны miner гэж ярихаар зүг юм болов. Нэг тийм ордос эдгээр худалдаж авсан. Тэгээд энэ хүү компани хувьцаа маань бид нар бол нэлийн хямдхан байхад нь санал болгож ийсэн. Уул нь мүлжүүртэй болон дээр орог санал болгосноос хойш худлаач хөө 6-7x хийжсэн хувьцаа аахгүй. Одоо оноод ерөнхийдөө бол $5 ороод ирсэн. Тэгээ нэг бол одоо эндээс нэмэхэд тохиромжтой байж магадгүй байна гэж бол би санал болгосон. BlackRock сүүлд 1 сая 320 мянган шиг хувьцаа худалдаж авсан байна. Goldman Sachs-ус худалдаж авсан байна гэдэг мэдээлүүд бас гарсан. Core CPI гарсан, CPI нэлээд уналттай гарсан. Тэгээ Wix band backwardation-тэй болсон. Backwardation буцаад нэг жоохон ингээд чүчээд өссөн бай харагдчихсан. Wix Central backwardation юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө жиний хэлбэр байна болохоор зүгээр ингээд зүүн талаас дээш өсөж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ зүүн тал маань ингээд шоогоо дээш гараад ирчихээр ocean market дээр ерөнхийдөө бол энэ докторгүй байдлууд бий болоод эндээс эхлүүлээд ерөнхийдөө бол маркет нэлийн саад явдаг. Яг иймэрхүү нөхцөл бүрдсэн тохиол маркет нэлийн хүчтэй унах боломжтой, маркет нэлийн эмзэг байдаг. Тэгэхээр нэлийн боломжтой байх хэрэгтэй. За, Silicon Photonics-тэй холбоотойгоор бас бидний мүлжүүртэй болон дээр санал болгосон хувьцаанууд нэг юу байсан бэ гэхээр ALMU гэдэг энэ компани хувьцаагаа. Тэгээд энэ компани технологи сонирхолтой зав. Одоо ингэ тийм ээ. Жирийн хагас дамжуулалт чи өөрөө гэрлийн туяа ялгаруулдаггүй юм байна л да. Тэгээд энийг чинь гэрлийн туяа ялгаруулдаг гэрэл мэдэрдэг болохын тулд яаж байгаа гэхээр өөр төрлийн материалтай авч нийлүүлээд тийм холимог одоо semiconductor маягийн гаргад юм байна. Тэгээ энийг болохоор юу гэж яриад байгаа гэхээр indium gallium arsenide гэдэг юм гаргаж аваад байгаа байхгүй. Тэгээд энийг гаргаж авахд нэлээд төвөгтэй. Тэгээд гаргаж авсан ч гэсэн айгу тийм жижигхэн юм wafer буюу одоо wafer гэдэг нь манайхан ярих юм бол энэ бөөрхийн нөгөө нэг юм semiconductor гэж нөгөө шивэд байгаа хамгийн үндсэн материал болох энэ байхгүй. Гол одоо энэ substrate чинь энэ байхгүй. Тэгээд энэ wafer маань өөрөө энэ wafer-ийг чи одоо юу яаж байгаа штэ. Энд дэр чи ингээд ийм дөрвөлжин ингээд чипнүүд авч хийгээд тэгээ энэ дөрвөлжин болгон чи нэг чип болох байхгүй. Тэгээд энэ wafer-ийг хийхдээ болохоор 300 одоо миллиметрийг л хийх боломжтой юм байна л та. Тэгээд энэ маань юу гэсэн үг вэ гэхээр жижигхэн байх тусмал үнэтэй гэсэн үг. Зардал ихтэй гэсэн үг. Тэгээд их болох тусмаа бол юу мөнгө хэмнэ гэсэн үг. Даанч нөгөө энэ материал маань өөрөө айгу тийм brittle буюу хэврэг учраас өргөн болгочингууд хагараад бутраад эвдрээд ингээд нөгөө yield гэж яриад байгаа одоо яг хэрглэж болох үс хэмжээ нь маш бага. Тэгээд эсвэргээрээ зардал ихтэй болчиход байт юм л та. Тэгээд энийг яаж өргөн болох уу? Яаж indium gallium arsenide гэдэг юмыг бага зардалтай хийх вэ гэдгийг энэ зах зээл дээр ерөнхийдөө бол одоо
судлаад нэлээд удаж байгаа. Тэгээд энэ дээр гайхалтай нэг шийдэл олсон компаниуд нэг компани байгаа байхгүй. Тэгээд юу вэ гэхээр энэ өөр төрлийн материалыг silicon wafer дээр бүр нэг атмаар навьж суурилуулдаг технологи гаргацсан гэж байгаа байхгүй. Тэгээд мэдээж цаашаа судлах юм бол миний ойлгохааргүй комплекс юм байгаа. Тэгээд ямар ч байсан нэг ийм компани байгаа. Өөрсдөө судлах юм бол энэний цаана бол нэлээд их юм байгаа заяа. Би бол бас бүдүүлэг товчлоод байгаа байхгүй. Тэгээд энэ нөгөө том компаниудын capital expense өндөр болсон гэдгийг энэ чарт харуулж байгаа. Тэгээд энэ бол энийг бүр өөр юмнуудтай харьцуулсан нөгөө үзүүлэлтүүд байлаа. Америк Луизиана гэсэн баха. Луизианаг анх худалдаж авахд Америк GDP-ийн 3% зарцуулж исэн. Нийт төмөр замыг барихад GDP-ийн 2% зарцуулж исэн бол айл хэдийн одоо 2.1 ч үлээ нийт Америкийн төмөр замыг зарцуулахад хэрглэж исэн. Одоо GDP-тэй харьцуулахад шаардж исэн мөнгнөөс их хэмжээний мөнгийг одоо айл хэдийн зарцуулаад энэ химэл оюухан руу орж ийна гэдэг ийм мэдээлэл бас гарсан байна. Тэгээд орчин үед нэрээ хүмүүс төрөл бүрийн юмн дээр бооцоо тавьдаг нь айгу түгээмэл болсон. Тэгээд одоо жишээ нь ингээд замаар явж байгаа нийт ингээд машинуудын тоо моон дээр ингээд аль хэдийн мөрийг тавьж болдог болсон гинэ. Тэгээд нэг нэттэй тэгээд би тэгтээ энийг үштэй яагаад гэдгийг бас ойлгоод байгаа заа. Яагаад гэхээр штэ их сургуульд яваад өндөр боловсрол эзэмшээд гой ажил хийгээд гой амьдрна гэдгсэн чинь химэл оюухан гарч ирээд одоо боловсролтой холбоотой, мэдлэгтэй холбоотой одоо knowledge work гэж яриад байгаа тийм мэдлэг шаарддаг энэ ажлуудыг бүгдийг нь дулааслаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ жирийн үнээс илүү хийгээд явчихаа. Жирийн үнээс илүү хийгээд зогсохгүй химэл оюухан бол маш олон докторийн зэрэгтэй хүмүүс багаараа ажиллаж байгаа юм шиг ийм ухаантай болно гэдэг ийм одоо таамаг яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь хин ч одоо чинь ингэж бодохгүй байхгүй. За би жишээ сая магистр хийцэн те тэнгүүтээ за химэл оюуханаас болоод угаасаа ажил олдохгүй мэн. За нэг газар очиод шал угая да. За нэг газар очиод зүгээр нэг юм галтгоонд арын ажил хийдэг хүн болъё доо гэж хүн дотроо бодохгүй байхгүй. Тэгээд хүн болохоо байх юм бол одоо чинь юу гэдэг залуучууд ингээд мөрөөдө тоглоод тэгээ наа чи ингээд хувцаа аваад янз бүр болоод ингээд амьдрах гэж оролдох гээд нь штэ. Тэгээ угаасаа иймэрдүү үзэгдэл байн цаашдаа ч гэсэн үргэлжлэх болоо гэж бас бодож байна. Тэгээд эндээс нэлээд benefit хийх цаашдаа ч гэсэн энэ юу гэдэг трендийн төвд байх хувьцаануудын нэг бол энэ Robinhood байхгүй. Тэгээд Robinhood-ийн хүүдгээд хувьцаа нэлээд унсан. Тэгээд энэ бол өнгөрсөн оны 10 сард л ихэд $150 хүрч исэн хувьцаа одоо хагаслагдчихад байгаа. Тэгээд энэ дээрээс бол хав хэмжээг усуд байх юм бол худалдаж авах боломж юм болов уу гэж бас бодож байна. Тэгээд өөр нэг сонирхолтой мэдээлэл гэх юм бол ойрд инх яга завгүй байсан бэ гэж асууж байгаа бол эхнэрт хоёр пикл болдоод тэгээд тэмцээнд ороо завгүйсэн. Бит хоёр 3.5-ын тэмцээн дээр 3.5 рейтингтэй тэмцээн дээр алт 4-ийнх дээр мөнгө авсан заяа. За тэгээд анхаарал тавьж сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд зав гарал дахиад бичлэг хийнэ. Thank you.